За энэ бол Дээрхийн далаалан дээр социализмын он жилүүдэд бүгд Монгол ард улсад айлчлах үеийн зураг байна л да. Тэгээд тухайн үед бол одоо энэ хүүхдийн ерөнхий боловсролын дунд сургууль тэгээд одоо бас өөр газруудаар одоо ажилласан байт юм л. Тэгээд Далай ламын өгсөн ярилцлаган дээр бол одоо юу гэж байдаг вэ гэхлээр Монгол улс одоо их сайхан хөгжиж байгаа юм байна гэж. 1979 он гэдэг бол одоо бурхны шашинтан ялангуяа одоо Дээрхийн далай хөгшүүд одоо сүжигтэй сүсэг бишрэлтэй байдаг олон хүмүүсийн хувьд бол их онцгой жил. За үүнтэй холбоотой 79 онтой холбоотой нэгэн түүх ярий. 8 дугаар богдын үед 13 дугаар далай лам Монголд одоо морилж 1 жилийн хугацаанд одоо Монголд байсан. Монголд байх үед гандан хийдэд одоо байрлаж исэн одоо байр нь бол одоо хүртэл манай гандангийн одоо төв хашаан дотор байдаг Дэдэн Боврон гэдэг ийм ордон байгаа. За ингээд 8 дугаар богд Жавсандаа нутагт маань 13 дугаар далай ламд нэгэн удаа гүнзэг өргөсөн байдаг. Энэ гүнзгэн дотор хоньны толгоогоор одоо гүнзэг өргөсөн байдаг. Ерөнхийдөө бол хоньны толгой төдийлөн одоо хүндэтгэлтэй цоогонд ордоггүй шүү дээ. Гэвч энэ удаадаа бол 8 дугаар богд лам 13 дугаар далай ламд ийм хоньны одоо толгоогоор гүнзэг өргөсөн. Ингээд 13 дугаар далай ламд хоньны толгоон одоо ийм гүнзгийг сайхан цооглоод бүр нэггүй одоо бүрэн гүцэд цооглосон гэж ярьдаг. За тэгээд үүнийг одоо 13 дугаар далай ламтай Багшаавын одоо харилцсан Багшаавын барилга тогтоосон булганы Тандар аграм гэж гайхамшигтай одоо эрдэмтэн лам байсан. Энэ түүхийг одоо хожимо Тандар аграм сонсоод тэгээд одоо тайлбарлаж альцсан гэдэг. За энэ одоо юу гэж тайлбарласан бэ гэхээр хожимо одоо далай лам хонь жилд Монгол оронд эргэж морилох юм байна гэдэг одоо ийм учир шалтгаан бэлэг дэмбэрлийг болгоны Тандар аграм лам одоо тайлбарлан альцсан гэдэг. Тэгээд 1979 он бол одоо хонь жил байсан. Энэ хонь жил одоо Дээрхийн далай лам Оросоор дамжиж Монголд морилсон юм. Анх удаа Монголд айлчилсан тухайга хожим одоо их дурсан ярьдаг. Өнөөг одоо ч гэсэн одоо хүртэл одоо айлцаар л байдаг. За 79 онд одоо анх Монголд ирэхэд бол гандангийн хашаан дотор шашин шүтэх одоо шашин шүтлэг байсан. Гандангийн гадна талд бол шашин шүтэх хэрэгжүүлээ байхгүй байсан гэж ярьдаг. Тэгээд тухайн үед бол өндөр настай ламнар далай өгшийг сентийн залаад тэгээд одоо мандал өргөсөн байгаа. Мандал өргөх үед бүгдээрээ өндөр дуугаар одоо мандал уншаад бүгд одоо уйлж ясан гэдэг. За тэгээд тэр үед ч гэсэн одоо далай өгш өөрөө одоо их олон зүйлийг бодсон гэдэг. Тухайн үед юу гэж бодсон бэ гэхээр айл одоо 3 дугаар далай ламын үеэс эхлээд монголчууд одоо далай лам болон монголчууд үеийн далай ламнар монголчуудтай харилцаа холбоотой маш их одоо соёлын холбоотой явж ирсэн. За хожимо ингээд одоо Монгол улсад цаг төрийн одоо байдал өөрчлөгдөж улс төрийн одоо цаг төрийн байдал өөрчлөгдсөн улмаас шашин шүтээ хэрэгжүүлээ хаагдсан 70 жилийн хугацаа одоо явж өнгөрсөн. Гэвч ийм одоо хүнд хэцүү үед энэ хүмүүс бүгдээрээ сүсэг бишрлээ алдаагүй бурхны шашны итгэл үнэмшлээ өрөөсөө алдаагүй шашин номонд үнэнч байхыг хараад би ч гэсэн одоо тэр хүмүүсийг дагаж уйлсан юм аа гэж ярьдаг. Социализмын жилүүд бол гандан дэгшлийн хийд буюу Монголын бурхан шашны төвийн үйл ажиллагааг зөвхөн одоо энэ гандан дэгшлийн дотооддоо бол гандан дэгшлийн эдийн шар хэрмийн дотор барьж байсан боловч гадаадд харин олон улсад одоо шашны үйл ажиллагааг харин бүр хөхүүлэн дэмжил лам нарыг явуулж тэр Азийн буддистийн таны баг гурал гэдгийг байгуулж ирсэн ийм бодлого явуулж ирсэн байнамаа. Тэгэхээр энэ нэг талдаа хэрмийн дотор бариад байгаа мөртлөө нөгөө талдаа гадаад улсад нөгөө шашнаар дамжуулж бүгд Монгол ард улсын одоо гадаад бодлого хэрэгжүүлсэн ийм нэг тийм сонирхолтой үйл явдал харагдаж байгаа юм. За тэгээд энэ үед бол одоо бас их сонирхолтой нь болохоор Дээрхийн далай лам ажилтнууд эхлээд Москва Дели, Москва, Москвагаас тэгээд Улаанбаатар гэдэг ийм маршрут байж тээ. За түүнээс хойш одоо Монголд одоо ингээд социализм задран урсан тийм ээ. 90 онд. Түүнээс хойш одоо жилийн дараа 1991 онд Дээрхийн далай лам 9 сарын 26-нд тийм ээ Монгол альцсан байдаг. Түүний дараа 1994 он, 95 он тийм ээ. За 2002 он 2006 он, 2011 он, 2016 он гэдэг одоо ингээд нийтдээ 9 удаа ингээд Монголд альцсан байна.
За энэ зурган дээр бол одоо дээрхийн гэгээнтэн талаалам 1990 онд одоо Монголд айлчилж байгаа зураг байна. За энэ зурган дээр бол Гандан дэгчлийн хийдийн хамлам одоо миний багш Дамдын Сүрэн гэж хүн байна. Мөн одоо Сүсгтний холбооны тэргүүн Баян цагаан мөн одоо Гандан дэгчлийн хийдийн дэд хам байсан одоо Тамбаж авгаа ийм хүмүүс одоо энэ зурган дээр байна. 1990 онд бол монголчууд Монголд одоо ардчлал бий болоод монголчууд шашин шүтэх хэрэгжлөө улам одоо нээлттэй болж эхэлсэн. 90 оноос хойш дээрхийн гэгээнтэн талаалам одоо олон удаа Монгол оронд морилсон номын айлдвар айлдсан юм аа. Энэ зурган дээр бол дээрхийн гэгээнтэн талаалам 2016 онд Монголд айлчил хийгээд одоо буцаж байгаа үеийн зураг байгаамаа. Энэ зураг дэлхийн олон хэвлэлдээр гарсан дээрхийн гэгээнтэн талаалам Монголд айлчлалаа гэсэн одоо гарч байгаагаар. Дээрхийн гэгээнтэн талаалам Монголд айлчлах үедээ одоо 1990 оноос хойш одоо номын айлдваруудыг өргөн дэлгэр явуулж эхэлсэн. За энэ үедээ монголчуудад хандаж одоо удаа дараалан одоо олон янзын айлдвар сургаалаа айлдаж эхэлсэн. За үүндээс бол онцлог одоо хэд хэдэн зүйл бий. 1995 онд Монгол оронд айлчилж Дүүнхрийн ван айлдсан. За энэ үедээ бол монголчуудад хандаж архиа багууж айрга таваараа уу гэдэг сургаалыг айлдсан. Мөн одоо сүүлд нь 2006 онд ч гэсэндээ бас одоо монголчуудад зориулж айлдвар айлдсан. Энэ нь юу байсан бэ гэхээр дээр үедээ монголчууд элдний хүчээр одоо дэлхийг эзэлжсэн. Одоо та бүхэн ийм цаг үе өнгөрсөн. Одоо та бүхэн бол эрдэм мэдлэгийн хүчээр дэлхийг эзлээрэ гэж ингэж монголчуудад захиж айлдаж ирсэн юм аа. Тэгэхээр 2016 оны айлчлалаар юу гэхээр тэр хэвлэлийн багварал дээр 9-р богд Живзэн дан бутгтын дараагийн 10-р богд Живзэн дан бутагт Монголд төрсөн одоо тийм тэмдэг бол одоо тодорхой байна гэж.
Ингэж одоо олон нийтэд тунгалаад энэ юу гэсэн үгээр 10 дугаар богд живцэн дан нутагт Монгол улсад төрчихжээ гэж. Тэгтээ одоо баг балчир байгаа учраас хараахан одоо хин ямар одоо хүүхэд одоо ингээ 10 дугаар богд живцэн дан болж төрч мэдлсэн байна гэдгийг бол хараахан дурдаг байгаа л та. За энэ зураг бол 2016 оны Дээрхийн гэгээнтэн далайн хөгшийн одоо Монгол дахь айлчлалын үеийн зураг байна. За энэ үед бол Дээрхийн гэгээнтэн далайн лам буян тухай спорт цогцлборт одоо сүсгтэн олон лам хуургууд Монголын нийт ард түмэн зориулж айлдар сургаалаа айлдсан. Энэ үеэр бол маш олон хүмүүс одоо Дээрхийн гэгээнтэн далайн хөгшийн айл дүрийг сонссон. Ер нь бол Дээрхийн гэгээнтэн далайн ламын айл дүрийг нийтдээ 15 хил дээр зэрэг орчуулж дэлхийд дахинд түгээдэг. За үүн дотроо бол одоо манай монгол хэл бас одоо энэ ингээд давхар одоо ингээд орчуулагдаад Дээрхийн гэгээнтэн далайн хөгшийн айл дүрийг одоо орчуулж явж байгаа. Энэ ажлыг бол манай Дэлгэн утагт сангаас одоо зохион байгуулж 2013 оноос эхлээд далайн хөгшийн номын айл дүрүүдийг мөн одоо далайн хөгшийн цахим хуудсыг одоо монгол хэлэн дээр одоо хөтлөөд явж байгаа. За сүүлийн үед бол одоо далайн хөгшийн номын айл дүрүүдийг бол тасралтгүй одоо орчуулж байгаа. Ер нь бол Дээрхийн гэгээнтэн далайн хөгшийн одоо айл дүрийг яг одоо онлайнаар ингээд айлдж явах үед бол англи хэл дээр 2 сая хүн үздэг. За түүний дараагаар бол төвд хэл дээр 1 сая гаруй хүн үздэг. За түүний дараагаар хинди хэл. За хинди хэлний дараагаар үзэгчдийн тоогоор монгол хэл ордог юм аа. Ингээд нийтдээ одоо 15 хэлээс монгол хэл дээр одоо Дээрхийн гэгээнтэн далайн хөгшийн айл дүр сургаалыг сонсож байгаа хүмүүс бол одоо дөрөвт ордог. Ер нь бол Дээрхийн гэгээнтэн далайн хөгшийн айл дүрийг бид нар Монгол түмэндээ тасралтгүйгээр одоо хүргэхийг хичээж ажилладаг. За энэ зурган дээр бол Дээрхийн гэгээн 14 дугаар далайн лам 2016 онд одоо Монгол улсад ажиллах үеийн зураг байна л да. Энэ соёлын төв өргөнд оюутан залууч зориулж 21 дугаар зууны ёс зүй ба буддийн шишин, бурхны шишин гэдэг одоо ийм сэдвээр лекц уншсан. Энэ дээр бол бас л одоо түрүүний өөрийн одоо амьдралынхаа туршид одоо баримталж явж байгаа зарчмын талаар буюу аливаа асуудлыг хүчүүл хэрэглэх байдлаар шийднэ. Гэрээ одоо хилцээрийн байдлаар шийднэ. Шашныг үзэхдээ 21 дугаар зууны буддист гэдэг бол өөрсдөө их боловсралтай судалж уншиж сурж яж одоо буддийн шашнаа шүтнэ. Тийм ээ. Дээрээс нь Монгол бол одоо уламжлалт буддийн шашинтай ийм соёлтой улс бас уламжлал шашнаа яах вэ гэхээр хүндэлж дээдж явах нь зүйтэй юм аа гэд ийм зүйлүүдээр бол оюутан залуучууд одоо ярьсан яриа лекц байна. За энэ хуралд мөн одоо гадаадын барууны одоо эрдэмтэд оролцсон манай Монголын одоо эрдэмтэд энэ хуралд оролцсон юм аа. Дээрхийн гэгээнтэн далайн лам манай монголчуудын одоо орчин үеийн боловсрол ялангуяа одоо шинжлэх ухааны энэ мэдлэг боловсролыг бас өндөрөөр үнэлсэн. Үнэхээр одоо монголчууд шинжлэх ухааны одоо эрдэмтдтэй хэлцэж ярилцаж мөн одоо өөрсдийн уламжлалт мэдлэг боловсролыг орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдтэй одоо хуваалцах, санал бодлоо солилцох, өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцах юм бүрэн боломжтой байна гэж дүгнсэн байна.